Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны хайлууд балгаст бидний цөөхөн монголчууд төслийн багийнх нь өөрийн ур хийцээрээ түмэндээ хүндлэгдсэн эгэл даруухан уран дархан бат тогоо химээх эрхэмтэй уулзан ярилцаж түүний ертөнцөд тухаллаа. Хань алтан цэцгийгээ хамт Урдын дунд хошууны ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгцээтэй эд зүйл хийдэг тэрээр энэ цаг үеийн түүхийг өөрийн гараар бүтээж үр хойжтой үеийн үед хэрэглэгдэх урт настай урд хийц гэж ийм зүйл байдаг гэдгийг үлдээх зорилготой бүтээлээ хийдэг болохоо бидэнтэй хуваалцсан юм. За би бол Өвөр Монгол Баяннуур аймгийн Урдын дунд хошууны одоо шинэ хүрээ сумны Солонгот хачааны нэг ерийн малчин хүн байна. Нэр бол Баттогоо гэдэг. За тэгээд бол хархан багаасаа одоо ингээд мал малсан юм малчин ба. Би одоо ээж аваасаа одоо заяасан ах トゥ эгч トゥ 8 мula. Би одоо хамгийн их нь байна. Багаасаа баг дуунаараа асарал одоо ингээд малаа хариулж ажа амьдралаа хийгээл одоо ингэж явсан. Хар багасаа л мал маллаж үссэн тэрээр хүүхэд байхын л зураг дуртай байжээ. Хожим өөрийгөө уран дархан хүн болно гэж бодож яваагүй ч амьдрал дундаас алах төштэй найзалж айл сайхалдыг хүмүүс нь уран дархан хүн байж даалгаруу настай мангал химээх дархан хүн байсан. Тэрээр мөнгөөр, төмрөөр, модоор уралдаг дархан хүн. Түүнд эв дүү байгааг нь онцолж харан уран дархан хүн болгох эхлэлийг тавьснаар багшаа гэж хүндлэн түүнээс уран дархан хүн болоход юуг сурах ёстой вэ? Тэр бүгдээ суралцаж өдгөө өөрийн олон шавнартай болж хийсээр уралсаар явна. Энэ бол амьдралын дунд одоо ингээд амьдралын дунд явсаар байж байгаа одоо энэ мөнгөн дархны ажлыг бол хийсэн. Багдаас би бас энэ гар одоо уран жураг юм уу одоо ил твжил оролцох дуртай. Тэгээд бол одоо багын үед бол манай айл аймгийн мөнгөн дархан байсан. Одоо 70-аад насны одоо мангал гэсэн үг тийм үг одоо тэр энэ хүн бол одоо нэлээд дархнаа бол яана. Баргийн юм бол бүр хийнэ ганц мөнгөн дархны ажил хийх бишээ. Одоо тэгээд мод юм уу, төмөр юм уу, урлал бүх юм хийдэг ийм дархан хүн байсан. Тэгээд одоо багаасаа одоо би 10 хэдэн наснаас айл аймаг суугаад одоо ингээд энэ хүнээс бол одоо мөнгөн дархны сойр мэдлийг сурч авсан юм. Ингээд бол 85 он хүрэхэд бол би айл гэр болжээ. Айл гэр болоод манай тос хошооныхаа хөрөмтгай цааны малчин мантуу миний хадам аав мантуу гэдэг би одоо ингээд мантуугийн хөөхөн алтан жижигтэй одоо айл гэр болоод амьдэрсэн. Тэгэхээр манай хадам аав бол бас дархан хүн. Тэгээд дархан хүн учраас бол одоо би хадам аавтайгаа 9 жил ингээд айл аймаг бол асуугаад бараг 9 жил сурчлаа гэсэн үг. Одоо энэ бүхий л одоо энэ ур мэрэгжлийг бол сурсан. Ганц мөнгөн дархан биш. Одоо өөрөөр манай Монгол чуудын дунд амьдарч явдаг, эдэлж хэргэлдэг, эдлэгүүн өмсгөлж үсгэлд ортол бол одоо ингээд сурж ирсэн. Одоо ийм аа. Тэгээ 2003 онд бол одоо би хөдөө мал амалж байж байгаа тултгэд энэ хотод орж ирсэн. Манай гэрийн хүнд өвчөө орсон. Тэгээ одоо аргагүй нөхцөлийн хотод орж ирээд бол одоо энэ гар урлалын ажил хийсэн. 2008 онд бол би мөнгөн дархнаа бол одоо багийн сурсан эрдэм бол жинхэнэ одоо энэ халуут болгосон дээр одоо ингээд үүдэн өргөө гаргаад одоо ингээд 11 жил болж байна. Хэдэн зуун жилээр уламжлагдсан ирсэн хуучны ур хийцийг өөрийн хийж буй эд идэлтэй шингээж өгөхийг хичээдэг бат тогоо уран дархан дэлгүүрээ нэгээд 11 жил болж байна. 16 шавьтай үйлчлүүлэгчдийн ихэнх нь малчид байдаг. Тэд мөнгөн аяга, эмээл хазаар, ногт чөдөр, зүүсгэл гоёл хэд хутга гэдэл амьдралд хэрэгцээтэй бүхнээ хийлгүүлж авч байна. Манай
манай урдын хийч бол одоо энэ дээд үеэс одоо энэ ахмад бууралчдын яснаар бол одоо тийм хийсэн хийч ус байдаг. Тэгэхээр одоо бүр тийм юу төсүүр юу штэ төсүүр чохмол хээ уул гэдэг. Одоо тэгж нэг ийм гүдис одоо тийм юу штэ босгоо юм уу ийм элдвжилийн юу байдаг. Ингээ бүр тэгш юм уу чолгоо юм уу одоо явц сохотод бүр авж яв дөгөм эдлэхэд тийм одоо авсаар ийм баргийн төлөвтэй байдаг. Одоо миний үзэж харсан мэт бол баргийн тийм байдаг. Тэгвэл утсан мэрэгжил шүү дээ. Одоо мөн утсан орлол шүү дээ. Толгойн заслын юм уу жилийн хөөөгөл гарах мөнгө утсаар гаргаж байгаа одоо шигтгэж хийх. Одоо ийм жил бүр багтаад юм аа. Манай багш маань ер нь хэлдэг аль газар орон хэн хүн ч гэсэн бас өөрийнхөө онцлогоо байсаар жаад харуулах хэрэгтэй. Манай багшин бол одоо их гүн хөөдгөө одоо хөөмөлөд баргатай хийхгүй. За ороод хийчих гэж хэлж байгаа нь байсаар жишээл энэ аяган дээр энэ суурган бөрөгтэй байсаар ингэж их гүтийдгэж довойлгож шохгүй. За манай багш маань өөрөө жургаан хэсгээд шууд дээр нь тавиад за өөрөө жураад ч юм уу тэгэл наанаас нь гүйхэн жургыг тодруулаад тэгээд хийждэг. Олон хэдэн бол тийм л байх юм да. Хэдэн зуун жилээс уламжилж эдэлж хэрэгэлсэн нийт нутаг орныхаа өөрийнх нь юу бол одоо тэгээд одоо ахмадууд өөрийн хөөхд багчуудаа одоо үлдээхээр одоо ингээд хэд тутагна мөнгө аягна за толгойн засал юм уу за бэлжиг бугуу юм уу тэгэхээр хуучин маягийн хийчээр хийнэ гэж ингэж одоо шаардлагатай бол ингэж хийлэгдэх. Хуучны уул энэ одоо хэдий одоо оочна юуг оруулж чадвал хэдий хэрэг штэ одоо онцлог гэж одоо манай өөрийн орон нутгийн онцлог одоо урдынхаа одоо малчтаа одоо настайчуудад за бидний ийм шгүү нэг маягийн юм хийн шүү гэл одоо тэгэл тэр хүнийх нь одоо маягаар хийн. Өөрийнхөө орон нутаг энэ ямар байна манай энэ Монгол үндэстний хаач гэдэг ажил өөрийн ястан өөрийн эдэлж хэрэгэлдэг тэр дотроо бол бүр өөр гэсэн соёл байна. Тэгэхээр өөрийн соёлаа тэр заавал ямар ч үндэстэн өргөн тэгж заавал танаа эдэлж явах юм. Жишээлбэл өөр нэг шинэ маягаар их бол тэр настай улсууд бас хүлээж авдаг юм. Заавал уламжлалсан юм уу өөрийнх нь таны санаанд танилж чаддаг. Миний ойлгосноор бол тийм их бол тийм ээ. Баттогоо дарахны хувь тавилан цаанаасаа л уран дархан хүмүүсээр хүрээлэгдсэн. Хань алтан цэцгийн ч гэсэн гарын уртай хүн. Тэд хамтдаа халиуд балгаст дэлгүүр нээгээд ажиллаж амьдарч байна. Одоо гэрээрээ штэ хоёулаа ажилдаг. Танаа хүн бас гарын дүрдээс. Тийм ээ. Одоо энэ бүрийг бүхийлэл хийж чадах юм бүр хийчихээ. Бас түшигтэй байна ингээ хатаараа. Тийм штэ нэг гэрийн одоо нэг ажил нэг зүгтэй штэ. Тэгвэл одоо хийдгээ хийжээ сууж чөлөөтэй. Одоо миний нэг зорилго бол одоо штэ. Одоо манай урд нутгийнхаа уламжилт одоо нэг соёл юм чи уламжилж хэдэн зуун жилээс одоо манай бууралчууд авж ирсэн. Тийм их амьдрал авахын тунд авч ирсэн ийм соёл. За өнөөдөр болоход бидний мөрөн дээр ирсод бид бас байдаг юугаараа одоо чармайлтаараа гаргаж ирээдүйн үр хүүхэд багчуудаа ягаад гэвэл орон нутаг үндэстэн жавлас орон даяараа ингээд бас л болох хэмжээнд мэдүүлж таниулж хөгжүүлж явахаар бол одоо ингэж ийм л зорилготой. Тэгэхээр энэ бол зорилго нь бол дотор бас илүү шинэ хэдийн шав хүмүүжүүлж одоо дэлгэрүүлж явах уу гэж би бодож явдаг юм аа. Манай одоо шав нар байна. 5 6 16 шав байна. Тэгээ 16 шаваас их шав алтан сан гэдэг тусгай өөдөрхөө нэг байна. Чолмон гэдэг бас байна. За тэгээ шав баян бэлдэгээд одоо мөнгөн далай гэдгийг юм бүр өөдөн бүр нэгэд хувнэ өөдөн дэлгүүртээ ажиллаж явах. Тэгээд зарим нь одоо бас нэг чолмон аймагтай чолмоос одоо Монгол улсад тусгай суралцах авсан бэ. Одоо хойдон жилээс төгсөж ирнэ.
Тэгээ одоо зархан болсон өдрийг юм бол сайн чийжилж байгаа юм да. 13 оны 3 сарын 11-ээс эхэлж за энэ ажлыг энэ замыг үлгсэн. Тэгээд багш маань манай хамаатан болдог. За яг хөө чи ирээд энийг хийчихээ. Найч хаш олон тэнэд юу их юм бэ? За нутгатаа ирээд юм хийсэн сайн байх үү дээ. Юу гоо бас баахан энэ тэр олон газруудаар явжсан. Янз бүрийн юм хийж явжлаа. За тэгээд одоо юу гэж хэлэх вэ? Нас жоохон явах юм. Тэгээд гоч хөрхлөөр нутгатаа харагдаад байх юм. Тэгээд ирээд манай багшаасаа энэ мэргэжлийг сурлаа. Тэгээд одоо энэ чинь 5-6 жил болж байна та. Тэрээр гоё чамин эд зүйлс хийж үн ханшийг нь өндөр төрөхийг хизээж хүсдэггүй. Хийсэн мөнгөн эдлүүд нь дэлхийд дахинд танигдах нь ч чухал биш. Гагцхүү урад нутгийн малчин төмний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй тэдний нөхцөл боломжид таарсан үнээр чанартай бат бөх урт удаан эдлгээтэй зүйл хийж өгөхийг чухалчилдаг учраас төмөн олон түүнийг хүндэлдэг. Бэлдсэн шавнаар нь энэ зан чанар эрдэм ухаанаас нь суралцж явна. Тэгэхээр манай багш бол их өв дуунч. Тэр хүн ухаан бол одоо яриана думдамсаар хүмүүсийн сэтгэлд нь ортол тэгж гүн суудаг байхгүй. Манай багш нь тэгж нэг юм ярихгүй боловч одоо юу явах вэ? Хаяас нэг за чи ингэх ёстой юм шүү, тэгэх ёстой юм шүү. За ер нь өсөр дарахна борлол гэдэг юм. За 3 орныг бол бүрдэж байдаг. Гарын орон, одоо мотрын орон, мэлмийн орон, ухааны орон гэж. Би багшигаа гэж бодоход манай багшийн ухааны орон бол их сайн байгаа. Багш маань тэгж их сургууль соёлын өнгөр хөөж хол яваагүй боловч одоо юу яа тэр хүнээ нэг өөрөө нэг юм сэтгэж цаашна гэж бодох тийм сэтгэхийг бол тэр нэг ухаанаас хүмүүсээ далдаас ингэ имжээ хал байх юм да. Уун ханш бол одоо би одоо юу вэ нэ? Одоо манай өөрийн нутаг орныхаа ард түмнийхаа амьдралынх нь дотор тохируулж ярина. Тэг их өчрөө өндөр ч үгүй, өчрөө богино ч үгүй тогтвортой. Би энэ дэлгүүр одоо яг 11 жил болж байна. Миний одоо байрыг нь бол одоо манай малтцууд л их зардаг. Тэгэхээр малтчдын амьдралын дунд зардаг. Миний одоо тусгай нэг их гоёл чимэглэл юм уу, арилжаа маймал юм уу, тийм юм л хийдэг. Одоо бүр амьдралын дунд нэгд бат бөх, нэгд чанартай хүнээ эдлэхэд бас юунда хэрэглгээнд хэрэгцээтэй за нэг ийм л маяг хийн. Цаг хугацаа их зарцуулагддаг эдлэл бол урдын хийцийн толгойн засал. Их нарийн чимэглэлээр ажилтай гэж тэрээр ярина. Толгойн засал бол нэлээд их ажил орно. Их сайхан 50 нарилга хийвэл бас 60 хоног. Тийм манай урдын толгойн засал бас өөрийн өснө онцлогтой. Тэгээ урдаа яснаа одоо 3 урдын жин гүнгийн уушуу гэж урдын ба донд гүнгийн уушуу, урдын баран гүнгийн уушуу гэж ийм 3 уушуу ах トゥ 3 уушуутай. За энэ хаач гэд бүр хүмүүдэд энэ түүх номтод байх юм чинь. Тэгэхээр энэ толгойн засал бол бас л энэ юугаар дагаж явдаг. Тэгээ жин уушуунаа бол одоо бүр тэр ялгаа нь хаанаа мэнэг бол тэр үснээ боолт дээр юм байна. Даруулга дээр юм байна. Жин уушуу бол хавчлаг гэдэг ингээд нарийн үсэн хавчаад мөнгө хавчаар шүү дээ. Шигтгэртэй одоо дээр юм бол хэв болж юусэн одоо ийм сайхан юугаар бол үсэн хавчдаг. За донд хошооных нь бол өвдөгч гэдэг яг ингээд өгдөөсөн бас нэг жилийн нэг зориг төлөв байна. За тэнэг нь бол одоо гжиг үсэн санд дотор ингээд оруулаад төвтөж оруулаад доош ам шивүүр гэдэг хонжуурхтай. За баруун хошоо болсоор яна нөмрөхтэй одоо гжиг ард талдаа ингээд очоод бүр ингээд тар мөнгө юу ч сувдаар ингээд торлсон. Доош ам шүр сувд бансан. Энэ 3 ялгаа энэ дээр 3 ялгаатай байдаг. Өөр чи чинь бол одоо надад толгой оройвч татвар суих одоо эрвэхийн онжлог за ингээд бол хам хаас
хонхо үлжиж ангах юм уу одоо ингээд энэ бүрэлдэхүүнээр л бүрэлдэнэ. Тэгэхээр энэ бас тоотой байд юм аа. Энэ хамхаас болоод 36 байдаг унжуурах юм шүү дээ. За инхээр энэс салбар гарсан хонхо 72 үлжиж ангах нь бол 72. Одоо энэ баримжаанд дотор л байдаг. Тэгэхээр энэ бол манай дээд үеэс уламжилж ирсэн учраас энэ яаж өөрчилсөн яасан чинь энэ тоо хэмжээ бол өөрчлөгдөж болохгүй. Бараг энэ бол хажуудаа хадгалж явах юм. Таа би бол тэгж үздэг. Тэгээ энэ хэд манай хотогч одоо энэ чинь манай амьдрал дундаа нэг жардаг энэ хэдэн жил байдаг. Жишээлбэл би одоо нэг 2 үеэр ярих маа. Амьдралын дунд жардаг хотго энэ ч бол гоёлол жарах юм уу эсвэл ёслол юм жарах юм уу одоо мөнгөн хотго хэт хотго гэж одоо ингэ энэ бол одоо би сая хийж байна. Энэ одоо энэ 23-наас хүн аавна гэдэг намайг яхаасан хотго юм аа. Энэ хотго энэ хотгоны дотор энэ гам бол цохимол гам байна. Гэдэг тэмнэх хатуу гам байж болохгүй. Жөөлөн ирэн даадаг чанартай юм хугарж өмтөрхгүй тийм гангаар хийдэг. Өөрөө чогж хийдэг. За ингэ бол одоо энэ дээр утганы ишнэ энэ дээр энэ шахалт энийг бол одоо гоё нэг мөнгөөр хийдэг, төмрөөр хийдэг, гойлж исээр хийдэг. За ингээд энэ ишийн улсаар бол одоо элжилийн материал хийж болно. Мотор хийн, ясаар хийн. Одоо энийг бол ингэ шийдэж. Тайна сахгүй жиштэй сах. Дээд үедээ бол одоо жаанаас соёогоор хийдэг гэж. Одоо өдөр бол одоо ингэ мануудын хийж явах бол төмөн ясаар хийж. Төмөн ясаар хийж ясан сах. За энэ хойяа идэл шүү дээ. Хойяа бүр одоо мөнгөд модо материалаар их юм уу? Одоо эсвэл одоо ясаараа хийдэг юм уу? За ингэ араас мөнгөлөхт одоо ган гэгэнчирж өгөхөр сайхан мөнгөлөх юм уу эсвэл одоо амьдралын дунд жардгаар хийдэг үн хэдэн жил хийж байдаг. Жишээлбэл одоо энэ хотго бол одоо амьдралын дунд жарна шүү дээ. Бас нэгд ханга одоо махшил ангаран мал хойрон гаргана. За ингээд жарахад усаа хархан гэрлэг юм. Одоо манай энд бол хар хүнээ утгаар гэдэг. Одоо хар хүн гэж одоо мал хойрон гаргаж хэжээч одоо амьдралын дунд жардаг хэрэгсэл шүү дээ. Одоо миний хийснээс хүн олон дум бас идэлээд явж байгаад би бас их баяртай явдаг. Очор нь энэ чинь хийсэн юм бас бүтөөл болж олон дүмэнд бас боён нэмэр болж тань соёлаа бас уламжлуулж явж байгаад би баярлж явдаг. Одоо миний хийсэн юм бол би одоо ехөр би хол ярихгүй манай орд нутаг даан гэдэг одоо үеийн ингээд сайхан хадгалагдаж яваасаа л гэж боддог.